та бүхэн анхаарлаа хандуулна. За өнөөдөр бол улсын хурлын эмэгтэй гишүүдийн зүгээс жүжигчин Одон Чимэг жүжигчин Ундрмаа нарыг бол бас төрийн ордонд хүлээн авч уулзсан байгаа. За энэ хоёр хүний тухайд өнгөрсөн хугацаанд бол бас олонний танил хүн за мөн одоо нэр алдартай хэдийгээр одоо ард түмнээс амлалт аван тодорхой одоо үүрэг биелүүлэх шаардлагатай хүмүүс биш ч гэлээ. За өөрсдийнхөө одоо сайн дурын үндсэн дээр за мөн нийгмийн хариуцлага одоо ухамсарласны үндсэн дээр хүмүүнлэгийн ажлуудыг бас тодорхой хэмжээнд бол хийсээр ирснийг үзэж та бүхэн бас мэдэж байгаа. За жүжигчин Монгол Улсын гавьяа жүжигчин их төвч барагдашны жүжигчин Одон Чимгийн хувьд за Mobicom корпорацаас одоо бас хэрэгжүүлж байгаа зүрх бүхний төлөө гэсэн энэ төслөөрөө одоо ялалт байгуулад улаан чулуутын хогийн цэг дээр бол бас амьдарч байгаа энэ хүүхдүүдийн боловсролыг дэмжих үйл ажиллагаанд бас тодорхой өөрийн одоо бие сэтгэл одоо хүнд мөнгө зарцуулж явж байгаа ийм хүн. За мөн одоо жүжигчин Ундрмаагийн тухайд өөрийн одоо итгэлийн танхим гэсэн хоёр дахь төсөлтөд бас орчихсон явж байгаа юм байна. За мөн одоо 3 эмнэлгийн одоо кабинетийг тогтцуулсан гэдгийг бол өнөөдөр бас мэдээлсэн. За тэгэхээр улсын хурлын эмэгтэй гишүүдийн хувьд яг энэ хоёр хүнийг ураад бас тодорхой өргөмжлөл одоо мөн магтаалыг харилсан байх гэхээр хэдийгээр үүрэг хүлээгөөгүй ч гэсэн энэ хоёр жүжигчин маань өөрсдөө одоо эмэгтэй гишүүд одоо бас хийх ёстой энэ зүйлүүдийг бас хийж өгсөн. Нөгөө талаар мөн одоо эмэгтэй гишүүдтэй бас хамтарч ажиллах одоо энэ зүйл дээр бол тодорхой бас байр суурь бас илэрхийлсэн юм. За өнгөрсөн хугацаанд улсын хурлынхаа 11 эмэгтэй гишүүдийн зүгээс бол бас яг энэ хүний хөгжил рүү хандсан, за нийгэм рүү хандсан энэ одоо хүүхдийн сургууль цэцэрлэг, хүүхд харах үйлчилгээ, за мөн одоо тодорхой энэ хүний хөгжил рүү хандсан энэ хүмүүнлэгийн ажлуудыг хийхийг зорддог. За гэсэн боловч яг хууль тогтоогчдын хүрээнд бас дэмжлэг авах эсэх нь бас тодорхойгүй ийм нөхцөл байдалтай бас байдаг гэдгийг бас өнөөдөр нэг нөгөө хэлж байгаа. За ямар ч хэлсэн эмэгтэйчүүдийн хувьд бол бас чаддаг одоо бүтээх ийм одоо сэтгэл байх юм бол ямар ч хүнд бас боломж нь байгаа юм байна гэсэн энэ зүйлийг бол эмэгтэйчүүдэд нийлж байгаа өнөөдөр мэдээлэл хэлсэн. За энэ хүн мэдээллийг бас 17 цагийн мэдээлэл хөтөлбөрөөр онцлог үргэлж. Тэгээд улсын хурлын эмэгтэй гишүүдийн зүгээс өнөөдөр хоёр жүжигчин бүсгүйгээ бид урьж авчирсан байгаа. Тэгээд хамгийн гол нь та нартай их хурлын 11 эмэгтэй гишүүдийн зүгээс баярлалаа гэж хэлэх гэж урьсан юм аа. Яг гэвэл та хоёр маань олонд танигдсан жүжигчин бүсгүйчүүд зөвхөн энэ ажлаа хийгээд явхад тийм ээ мэдээж югаарч дутхгүй та хоёрыг одоо нийгэм хэрэгтэй сайн зүйлийг хийгээд өгөөч гэж хинж хүсээгүй тийм ээ. Гэхдээ өөртөө сэтгэл зүрх гарган яг энэ улаан чулуутын хогийн цэг дээр амьдарч байгаа хүүхдүүдийн амьдралтай танилцаад эдэнд маань сургууль хэрэгтэй байна гэж тэрийг босгох мөнгө хөрөнгийг босгож хүнээс мөнгө гуйж явна гэдэг бол хамгийн хэцүү ажил шүү дээ. Тэрийг бол одоо зоригтойгоор барьж аваад тэр хүүхдүүдийн одоо сургуулийг барьж өгөх ажил руу хандлан шамлан орсон. За мөн одоо эмнэлэгт одоо хэвтээд ялангуяа хагалгаанд ороод хамгийн хайртай хүнээ хагалгааны орон дээр хичж байгаа тэр мөчид бол үүдэнд нь 2-3 хоногор сууж хаад эмнэлгүүдийн үүдний өрөө ямар хүйтэн байдаг вүлээ, тэнд ямар хэцүү байдаг вүлээ тийм ээ. Энэ бүхнийг бол манай Ундрмаа жүжигч өөрийн биеэрээ үзээд хараад бид ч гэсэн яг энэ чиглэлээр ажилладаг. Манай их хурлын 11 эмэгтэй гишүүн бол 5 намаа сонгогдсон. Гэхдээ бид ямар нэгэн нам харгалзахгүйгээр зөвхөн одоо хүүхдүүдийнхаа сайн сайхны төлөө, хүүхдүүдийнхаа эрүүл мэндийн төлөө тийм ээ боловсролын төлөө тэр бүх ажлыг бас хамт хийж явдаг л да. Тийм учраас та хоёрын маань хийж бүтээх гэж зорж байгаа бүхэн бол манай их хурлд байгаа эмэгтэй гишүүдийн хийж бүтээх гэж зорж байгаа нэг зорилготой бол ижил байдаг. Тийм учраас цаашдаа ч гэсэн бас хамтраад явбал олон зүйлийг хийж бүтээх боломж бидэнд байна гэж бид харж байгаа. Монголын нийт үр хүүхэд багшуудынхаа сайн сайхны төлөө таны хийж бүтэж буй сайн үйлсээр бид багсаж байна. Бидний ирээдүйн болсон үр хүүхдүүд маань их тэгш нийгэмд ижил орчинд өсөж тавьнаас сурч боловсрох хэрэгтэй билээ. Хүүхдийн энэ эрхийн төлөө бид хамтдаа зүтгэх тэмцэх үүрэгтэй ирчүүд билээ. Цаашид олон сайхан сайн үйлсийг хамтдаа хийж бүтээх сэтгэл байвал сайн тулгарыг заавал гаж гарнаа. Их хүний сайхан сэтгэлээр өвдөж сууж буй хүмүүсийн нэгж болон хорнод хөнгөвчлөх сэтгэлийн хүч танд байлаа. Таны бүтээсэн үйлсээр олон хүмүүс баярлж байгаа. Цаашид олон сайхан сайн үйлсийг хамтдаа хийж бүтээ. Сэтгэл байвал цаг тутгарыг заавал давж гарнаа. Улсын хурлын эмэгтэй гишүүдийн хэлдэг.
Тэгэхээр өмнөх онуудад бол мэдээж ирчүүд маань зам барилга, уул уурхай гэдээ явсан. Гэтэл өнгөрсөн жилүүдэд бол нийгмийн